За, сайн бацгаана уу? Өдрийн мэнд хүргэе. За, 2026 оны төсөв хилцэж байгаа үеийн эрүүл мэндийн даатгалын сангаас нэг асуулт асууж чаад сая бас хуралд авцчихлаа. Тэгээд үгэлээ. Эрүүл мэндийн даатгалын санд ингээд хандаад хэлчихэд өнөөдөр хүмүүс иргэд маань өвдөд эмчит цаг авахлаар сарын дараа цаг өгöd байгаа юм. Тэгээд сар ингээд хүлээдэг өвчлөл гэж байхгүй шүү дээ. Тэгээ хувийн эмнэлэг, тэгээ таньдаг тал гэдэг. Энэ одоо тогтолцооны хувьд бол зөв тогтолцоо гэж үзээд байна уу манай эрүүл мэндийн даатгалын эрүүл мэндийн яамныхан иргэд маань бүгдээрээ татвараа төлж байгаа эрүүл мэндийн даатгалаа төлж байгаа. Энэ зүгээр л эрүүл мэндийн даатгалаар асуудалгүй үзүүлчихмээр байгаа шүү дээ. 2019 оноос хойш энэ сан чинь ерөөсөө 6-7 дахин өссөн байна. Хүн ам 6-7 өсөөгүй. Энэ эмчилгээний одоо чанар 6-7 дахин сайжраагүй байдаг. Тэгээ манай энэ эрүүл мэндийн яамныхан энэ тал дээр та бүхэн минь ямар одоо дүгнэлт хийж хаана ер нь гацаа үсээд энэ их эрүүл мэндийн салбарч асуудал болчиход байгаа юм бэ? Энэ дээр та бүхэн минь яаж ажиллаж байгаа? Манай Ардчилсан намаас эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаан дээр хяналт тавих ажлын хэсэг байгуулагдсан. Бид нар бол энэ эмнэлгүүдээр орж одоо тентхийн зовлон жаргалуудыг бүгдийг сонс мэдж байгаа. Яамнаас бол бид нар одоо хамтарч ажиллах одоо бид нар ийм хөтөлбөрөд хэрэгжилж байна. Энэ дээр одоо хамтарч ажиллая гэдэг энэ саналыг хэлэх баг гэсэн хэлээгүй байна. Тэгэхээр яамнаас би одоо яг гишүүнийхээ хувьас нэг мэдээлэл нэмж амаар байна. Энэ эмнэлгүүдэд ер нь одоо тарифаар энэ хагалгаа, эмчилгээ, сувилгаанд одоо ямар тарифаар одоо санхүүжилт олгож байгаа юм бэ? Энэ санхүүжилтийн хэмжээг 2025 оны байдлаар амаар байна. Ингэж бид нар одоо энэ дээр үнэн бодит одоо анализ дүгнэлт хийгээд энэ салбарыг сайжруулах хэрэгтэй. Хөрөнгө мөнгө бол дутаагүй. Энд менежмент дутчих. Бид нар хамтдаа энийг одоо менежментийг олоод одоо ер нь ямар асуудал байгааг манай Ардчилсан намынхан бол бүгдийг аюул сайн ойлгоцсон байгаа. Одоо бид нар энэ асуудлуудаа нэгтгэхэд гаргалгааг нь гаргах юм хэрэгтэй. Манай энэ эрүүл мэндийн яамныхаа энэ дээрээ илүү одоо тийм ээ анхааралтай бас хурдтай ажиллах хэрэгтэй байна. 2025 оны төсөв баталж байхдаа ЛЭГ-ийн минь энэ жил хамгийн сайн ажиллана, ашигтай ажиллана гэсэн дахиад алдагдaltaй өртөө ингэж байгаад байт. Бидэрт бол цаг хугацаа байна, боломж байна. Одоо ер нь яаралтай л энэ шийдлүүдээ гаргачмаар байна. За баярлалаа.